За гэдэг. За нэг хоног. За сайн байцгаана уу Жанивэнд. За өнөөдөр бяцхан зүйлийн талаар ярих. Тэгэхээр одооны залуучууд анime их үздэг болжээ. Тэгээд тэрээс түүнийг дагаад ойлгодог хүн байна, ойлгохгүй хүн байна. За өнөөдрийн бичлэг бол яг анимыг ойлгодгүй залуучуудад зориулсан бичлэг байгаа. Тэгэхээр би бол өөр анime үздэг. Гэхдээ нэг анime үзсэн, ганцхан анime үзчихсэн. Тэр манай дүүгийн шахалтаар би нэг анime үзсэн. Тэр нь ямар анime байсан бэхээр Death Note гэдэг анime байсан. Тэгээ би тэр анime үзээд зохиолын үнэхээр биш ирсэн. Тэр одоо ямар их нөр хөдлөмрөөр тийм юм зохиолд юм те. Үнэхээр оюуны хөдлөмөр яваад байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудыг одоо анime үзээ сууж явах те хүмүүс Google дээр үздэг шоолох нь хэлбэг байна. Яг жоох хөвчг гээд шоглох нь бас хэлбэг байна те. Гэтэ яг үнэндээ шүү дээ. Avengers байна, X-Men байна, Captain America. Эдрийг бодвол анime бол хамаагүй илүү гэж би боддог. Яг тэгэхээр одоо үеийн кинонууд зөвхөн график руугаа анхаарсан. Тэгээд утга санаан дээр ерөөсөө одоо зохиол дээр ерөөсөө цаг хугацаа гаргахаа болцсон. Ерөөсөө л байдаг л нэг зохиол. Нэг муу хүн гарч ирлээ, баахан цэрэг гаргаж ирлээ. Тэрнийх нь эсрэг манатлын нөхдүүд очиод байлддаг. Тэ ерөөсөө л basic, ерөөсөө л ганцаар зохиол ингээл бүх кинонуудаар тавтагдаа яваад байна. Харин анime болохоор маш олон талаас нь ингээд сэтгэл, маш олон талаас нь ингээд маш олон төрлийн сэтгхүү хөгжүүлэх тийм зохиолтой юм билээ. Тэгээ би тэр анимыг үзээд үнэхээр баг би арай гэж ойлгож байгаа байхгүй юм жоох хөвгт үзэх юм аа те. Тэгэхээр анимыг хэрвээ ойлгохгүй бол үздэггүй бол үздэг залуучуудыг битгий доош нь ярэ, битгий шүмжлэрээ хүн хүний бодол өөр. Тэгээ хэрвээ та анime үзэж байгаагүй бол нэг үзээрэй. Гоё юм байлээ. Гол нь зохиол хизээч юмыг гаднаас нь битээ харж дүгнэ. Номыг хавцаар нь битээ дүгнэ гэдэг шиг битгий анимыг тэр дүрслэлээр нь дүгнэрээ амар тэнэг дүрслэлтэй мөртлөө бас амар зохиолтой анимууд байна. Тэгэхээр анимыг сонирхоод үзээрэй гэж залуучуудаа зөвлөе. Тэгээ peace guys.